өсөхөд шүд цагаан, өдөлөхөд үс цагаан, үхэхэд яс цагаан. Бүхийн тухай домгууд. Бурман арслан. 1. Засагтхан аймгийн Дайчин ван Жамсран гомбын хошуунд Бурман арслан хэмээх бүх байсан тухай сонирхолтой домог хууч яриа бий. Бурман арслан хошуу ноёны зээ байгаад ядуу зүдүү амьдралтай зэрвэс харсан хүнд бол мангарч юм уу гэмээр харагддаг хүүхэд байжээ. Тэрээр маш ихэд тэнхээтэй. Саяхан болтол түүний ус авахаар явдаг цайвар зам цагаан хайрхны нутагт байсан гин. 10 гаруй наснда өхөр малдаа явж орой өхрөө тууж ирэхдээ 1-2 шарыг усан хулганд болтол хөлрөгчгсөн байдгийн учрыг лавлвал өдөржин өхөртэй ноцолдож эцээж орхидог гин. 17-оос 18 наснда шар өхрийг хааш нь бол хааш нь мушгиж тавиад байдаг болжээ. Бурман нэг удаа хүрээ орж богдод эхийгээ мөргүүлэхээр гэрээ үрж дээр нь эхийгээ суулгаад хүрээг зорлоо. Хошуу ноён нэгэн удаа даа хүрээ орж богдод мөргөх даншигын их наадам үзэхээр явахдаа бараа бологчтой хандаж хэлжээ. Та нарын бурмныг аваад яв. Ачаа бараа өргүүлэх тэмээ мал маллуулахад хэрэг болж мэднэ хэмээн хэлжээ. Залуу эр бурман инхүү тэднийг дагаж яваа даа хүрээнд ирэхэд наадамчид мах, хөсөг, майхан саваа харж байгаад түүнийг үлдээгээд наадамд явцгаажээ. Бурман майхандаа унтаж байтал наадамд ирсэн бөхчүүдийг шиндэж явсан шинжээж бурмангийн майхны хаяагаар цухууж байсан нүцгэн хөлийг нь хараад "Пээ, энд хөлдөө барын хүчтэй хүн унтаж байна. Үүнийг барилдуул" гэж гин. Ингээд бурман наадамд барилдаад төрүүлж даншигын арслан цолтой нутагта буцахад түүний тэнхээ уулыг өргөчхөөр багтаж ядаж байсан юм байх. Хүн амьтанд ааг омгоо гаргаж нэг нясалхад л нөгөө хүн нь үхдэг болжээ. Энэ тухай бурман ааг омгорхож хүн алаад болохоо байлаа гэсэн яриа хошуу нутгаар гарчээ. Бурман арсланг алах гэж цагаан хайрхны орой дээр тусгай гэр майхан барьж найр хийж байгаа дүр үзүүлээд арслангийн хүчийг шалгана гэж 8 азарганы сүүлээс 4 мөчөөр нь боогоод өнөөх азаргнуудыг үргээтэл бурман арслан 4 мөчөө хумхад азаргнууд шээс алтан зогссон гин. Тэгтэл хорон санаатнууд аманд нь ганс цулгаж тамхи татгаж гиндүүлээд азаргнуудыг үргэж санамсаргүй 8 азаргны хүчинд давтагдсан ч хэрэгцэн гин. Азаргнуудыг бурман арслангийн цогцыг шаргын хонхорт аваачиж хайсан байна. Дараа жил нь түүний цээжний хүндид чон гөлгөлсөн байсныг хүмүүс олоод хүндэтгэн оршуулсан гэдэг. Тэр цагаас хойш хойд нуруунд бүхийн удам тасарч шаргад шилжсэн гэсэн домог яриа бий. Цээжний хүндид чон гөлгөлсөн байсан гэсэн яриа бусад алдартай бөхчүүдийн хууч яриа домогтч бас өгүүлэгддэг юм. Аль нь эхлэл, аль нь дараагийнхыг нь хэн мэдв. Хожим нь дотор улсаас буцаж явсан увс нутгийн аянчин жинчид бурман гэдэг хүчтийнхээтэй бөхөө энэ нутгийнхан хэрхэн алсан. Түүний шарил хаана байгааг олж мэдээд очиж авч тэр цагаас хойш увс нутаг бүхтэй болсон гин. Хоёр. Говьалтай аймгийн Төнхөл суманд усан зүйлийн хүрээ гэж байхад тэр сумын Тамч багийн Шандын нуруу гэдэг газар бурман хэмээх залуу ээжтэйгээ амьдардаг байжээ. Тэрээр ганц бууртай байв. Нэгэн удаа нүүх болж бууран дээрээ гэрээ ачаад дээр нь ээжигээ суулгаад Шандын даваагаар давхаар явжээ. Тэгтэл хавар цагийн орооноос гарсан буур хүч чатал муутай байсан болоо тэрүү ачаагаа даахгүй сөхрөөд байжгин. Бурман ачаатай буураа үүрээд явж байхдаа Шандын арын үе асхын нэг том чулуун дээр сууж төр амарчээ. Тэр амарч суусан чулуун дээр нь тэмээн тавхай мөр байсан гэдэг. Урд
даншиг хэмээх том наадмыг их өргөн хүрээтэй хийдэг байж. Нэгэн удаагийн даншигт бурман ноёныхоо адуу мал ачаа хөсгийг харуулдан хамгаалж явлаа. Гэхдээ тэр барилдаж хүчээ үзэхээр яваагүй бөгөөд ноён нь өөрийн бүх сур харваач болон хурдан сайн гих хүлэг морьдоо авч аянд аяншиж ядарсан хүмүүс буудлан амарч байх үед тэдний дэрэгдүүр өнгөрсөн нэгэн хятад шинжээж майхны хаяагаар хөлөө гарган унтаж байгаа 17 настай залуу хүнийг хараад "Энэ үе ямар хүн байна? Хөлийн эрхээ урууг нь харвалаа. Шүтлэн барын хүчтэй хүн байна да" гэж шинжжээ. Бурмантай хамт явж ноёны агт морийг харж харгалзаж байсан нөхд нь түүнийг барилдуулахар шийдлээ. Бурман хэдийгээр 17 настай хэдийж хүчтийнхээтэй ухаан сэргэлэн хүү байжээ. Даншигч болдгороо болж бурман барилдаад давсаар л байж. Ноёны бүх хоёр талдаа хунц цай өргөн дэвэн дивсээр гарч иржээ. Хунц цай гэдэг нь дотроо 16 ширхэг, 2 хунц нийлээд 32 ширхэг цай юм. Эрт цагийн бүх 2 засуултай байсан гэдэг юм. Бурман барьж гарах юм байхгүй байсанд ухаан сэлж 2 засуулаа 2 талдаа өргөн харцах шонхрын дэвлэлээр дэлэн дивсээр гарч иржээ. Бурман ноёны бүхтэй тулан барилдаад ноёдын асрыг давуулан шидэх гэтэл аргадан гуйж аяархан шидүүлсэн гэдэг юм. Ингэж бурман нэгэн даншигт төрүүлж байжээ. Тэрбээр их хүч чадалтай бие чадц том хүн тул идэх хоолны хэмжээ төдий чинээ их, өмсөх хувцсны хэмжээ төдий чинээ том байв. Тэмээний их нутаг шаргын говьд очоод 4 настай тэмээг барьж 4 мөчийг нь хүлж оосрлон үүрээд 100 гаруй километр явж нутагтаа ирээд түүнийгээ 4-5 хоног идчихээд дахин шаргын говь явж тэмээ авч ирж иддэг байв. Ийм байдлаар удсан тул шаргын хошуу ноёд түүнийг яавч хүч хөрөхгүйгээ мэдээд алхаар шийджээ. Тэгээд бурманг дуудаад "Чи тэмэлэх хүч чадалтай юм бол 4 мөчийг чинь 4 азаргаар тэлье. Хэрв эндээс амьд гарвал амийг чинь өршөөнө" гэжээ. 4 азраг 4 тийш зүдэх үед бурман арслан 4 мөчөө ухамхад өнөөх 4 азраг шээс алдан зогсож байсан гэдэг. Үүнийг үтсэн нөгөө хүмүүс түүнд гуйлан гаансанд тамхи нэрээд тамхи татуулах нэрээр хоолоор нь гударч амийг нь хөнөөжээ. Бурман арслан үххийнхээ өмнө үүнээс хойш баруун алтай нуруунд шилтэй ир шүрмэстэй хүлэг дахин бүү төрөг гэж хэлжээ. Бурман арслан гуйлан гаансаар гудруулан ухаан баалдардах тэрхэн агшинд 4 азраг 4 зүг тэмүүлэн тасар татан тал бүртээ давхин оджээ. Бурмангийн цээжин бие шаргын говьд ирж хаягдсан байсан гэдэг. Тэрээр хүч чадалтай хүн байсан болоо тэрв түүний цээжний ясны хавирганы оронд битүү ястай байсан гэлцдэг. Уг цээжний ясанд чон гөлгөлсөн байжээ. Түүнээс үзвэл үнэхээр аврах хүн байсан бололтой юм. Завхнаас явсан аянчин жинчид хятадын бар хүл мужаас доншуур 8 хийгээд буцаж явахдаа цээжнийх нь ясыг олж нутагтаа аваачин тагчээ. Завхан аймаг бас бүх сайтай байх нь байдаг гин. Аянчид яруугийн хүрээнээс явж байж. Бурман арслангийн хэлснээр алтай нуруунд сайн бүх төрөөгүй юм гэдэг. Та YouTube дээр Тулаа нэвртэй подкастыг үзэж бас сонсож байна. Ламжав авраг 1854-өөс 1917 оны хооронд амьдарч байв. 23 настайдаа Бомба зааны хамт Улаастай наадамд барилдахаар очжээ. Энэ үед Улаастай амбан 24 шилдэг бөхөө Солооны аманд аваачиж зуны турш бэлтгэл сургуулалт хийлгсэн байна. Улаастай Монгол амбан Ламжаваас бэр ямар байна гэж асуухад бэр муу байна гэсэн ч танаа бөхчүүдэд алд сураар тушуулахад унахгүй. Хэрв намайг төрүүлвэл яах вэ гэхэд Арслан цол олбогтой нүгэн. Чамайг төрүүлэхгүй бол яах вэ
гэж асууж. Надад 6 хүзүү байна. Үүнийг ав гэж. Амбан өөрийн бэлтгэсэн 24 бүхтөөгөө барилдуул туршихад бүгдийг нь хаяжээ. 3-ын давааны өмнө ламжавыг улаастан жанжин дуудаж цайлах нэрээр хор өгөөд явуулсан нь замдаа ухаан балартан унаж шөнийн зоргоор тэлчилж хээр хоноод өглөө нь гайгүй шиг боллоо. 3-ын даваа эхэлсэн хойно очиход Зүүн аймгийн 4 бүх ирээгүй тул 3-ын даваанаас 9 хүн барилдаагүй онгорхой байжээ. Энэ наадамд ламжав дөрүүлв. Улаастан жанжин наадам тарсны дараа наадам хийсэн газраас 24 бүхийнхэн гутлыг нь тайлуулж эмээлийг нь өргүүлээд нойтон зулцган бургасаар шилбүртэн зодож хөөгөөд улаастай хот оргуулж ирж хорж байжээ. Оройн наадмын төрийн найрт очихт нь улаастай Монгол амбан харцах Чиван гэдэг хүн хэлснээсээ буцаж арслан цол өг гэхэд нь олбогч өгсөнгүй, арслан цолж өгсөнгүй. Тэгэхэр нь ламжав харцах Чиван бүхгүй хат ламжав банд цолгүй хатий. Хоньны ноос хотын цэмбийг хошног доороо хаанаас ч олоод дивсэж орхино гэсэн гэдэг. Ламжав богдын даншигт очиж барилдаад хэд төрүүлсэн бөгөөд нэг удаа ноёнтойгоо хамт даншигт явж байх замдаа ачаатай тимэн шавар чигтээ дунахад ганцхан өргөөд шавраас гаргаж байжээ. Мөн ховдод очиж наадамд барилдаад ховдын амбны 7 зааныг нэг хонхорт хаяж төрүүлсэн гэдэг. Үүнээс хойш 7 зааны хонхор гэж байсан домогтой. Ламжав аваргын сугавчилж ирэн 2 талаас нь төшүүлэн босгож тавиад морины уяа хийж байсан 2 чулуу Өвөрханга аймгийн нутагт Сангаргийн өвөлжөөн дээр мөн үүрч авчирч тавьсан том дөрвөлжин улаан чулуу ноёны өвөлжөөнд байсныг 8-9 залуу арай гэж 2 тулгуур модон дээр тавьж дээрээс нь осоор татаж доороос нь түлхэн байж машин дээр гарган сумын орон нутаг судлах кабинетэд авчирч 1989 онд тавьсан байдаг. Та YouTube дээр Туулаа нэвртэй подкастыг үзэж бас сонслоо. YouTube-ээс өөр платформ дээр юм уу вебээр үзэж байвал наадах чинь миний зөвшөөрлгүйгээр танд үзүүлж байгаа хулгайн бичлэг юм. Бичлэг маань таалагдсан бол subscribe тавьчаад дарж хонхоо идэвхжүүлээрэй. Ингэснээр танд дараагийн бичлэг ороход мэдэгдэл очих юм. Мөн Facebook дээр Туулаа нэвртэй гэсэн хуудсыг минь дагаарай. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.